Сайн байцгаана уу Ихрийн ордныхоо 2025 оны 5 дугаар сарын Ихрийн ордны ерөнхий төлөв байдал астрологи зурхааг хүргэж байна. Энэ сард Ихрийн ордныхны харилцаа холбоо ойлголт сэтгэлгээний хувьд идэвхтэй байралтай байна. Энэ сард Ихрийн ордныхон сэтгэл санааны шинжилэлд өөрчлөлт шин нэгтлүүд гарч ирэх болно. Гариг иргэсийн нөлөө нар Ихрийн ордонд орсон нь тэдний сэтгэл санаа эрч хүчийг нэмэгдүүлж амьдралд нь өөрчлөлт шинжилэлд эрч хүчийг өгөх болно. Энэ нь таны ордныхонд шин санаа, урам зориг өгөх бөгөөд ажлын болон хувийн амьдралдаа шинээр эхлэх боломжуудыг нээж өгөх болно. Энэ сард ихэнхдээ сэтгэл санааны тодорхой өөрчлөлтүүдийг авчирна. Зарим үед сэтгэл хямрал, эсвэл дотоод эргэлзээ үүсч болох ч энэ сэтгэлийн гүн гүнзгий ойлголтууд өөрийгөө танихад туслах мөчүүд байх болно. Тиймээс өөрлөгөө аль болох чиглүүлж чадвал өөрчлөлтүүдийг хүлээн авах дамжихгүй юм а. Марс гариг нь Ихрийн ордтой холбоотой байх нь танаа эрч хүчийг сэргээж зорилгодоо хүрэх ирмэлцлийг нэмэгдүүлнэ. Таны оюун ухаан идэвхтэй үйл ажиллагаа амжилт авчрах боловч заримдаа сэтгэл хөдлөлт автахгүй байхыг санах хэрэгтэй. Ихрийн ордных нь харилцаа холбоо сэтгэл санааны шинэ боломжийг олж авах болно. Хэрэв та шинэ хүнтэй танилцах, санаа солилцох, хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж байгаа л бол энэ нь таны амьдралд шинэ эрч хүчийг авчрах болно. Өөрийн дотоод сэтгэлээсээ илүү гүн гүнзгий ойлголт ухаарлаа авах сар байх болно. Үнэхээр хэрээр таны амьдралд шинэ үнэт зүйлс зорилтууд гарч ирж илүү тодорхой замаа олох болно. Өөрийнхөө эрч хүчийг санаачлагыг хөгжүүлж хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэ сард ихээхэн боломжийг олгож байна. Хэрэв та өөрийнхөө амжилт гаргахыг хүсэж байгаа бол энэ хугацаанд амжилттай байж чадна. Таны ордонд энэ сард гариг иргэсүүд байрлаж зарим нэг тулгарсан бэрхшээлүүдийг даван туулах хүний хувьд шинэ хөгжилт ойлголтууд хөгжилт хүрэх боломжуудыг нээж өгөх болно. Контент маань танд хэрэгтэй мэдээлэл түгээсэн бол лайк, subscribe дараарай. Энэ намайг дэмжиж буй илрэл юм шүү. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж бусдад түгээгээрэй. Баярлалаа.